Хай, амралтын өдөр. Өглөөний удлаа ирсэн. Өглөөний хүрээлт авъя. Бид 3 өнөөдөр унтаж 11 цагт ирсэн. Тэгээд хүүдээ нэг бичээ идүүлчээ. Тэгээд өөрсдөө өглөөний цай амтэрч болгүй шууд өдрийн хоолой хийгээдчихээ. Хаяа гэхдээ залхуурахгүй юу тийм. Гэтэ би яг анзаарсан. Өөрөө би юм мэдээгүй жоохон өлөн байх үедээ хоолны хэмжээ амар их хийчдэг, амар их хоол хийчтэй. Тэгэд өөрөө жоохон цатгалан юм мэдсэн байх үедээ бол жоохон амтгүй хоол бага хэмжээгээр хийчих гээд байдаг. Тийм болохоор ер нь хоол хийхийн өмнө өлөн байж болохгүй гэж өөртөө хэлсэн. Гэтэ өнөөдөр угаасаа оройдоо сэрсэн юм чинь юм мэдэж амжилтгүй тэгээд өлөн чигээр их хоол хийж байна да гэж. Сонин сайхнаас гэвэл манай фитнесийн сонин сайхан байна да. Манай фитнес нэг үний өөрчлөлтөд оруулаад аэробикийн өмнө нь ордог байсан хөтөлбөрүүдээ багсгаад нэг сонин болгоцсон гэд ярьжсэн шүү дээ. Нэг удаагийнх нь 30,000 гэд. Тэгээд манай нөгөө фитнес тамд явдаг ихч нар. Гэтэ ер нь яг тогтмол явдаг гэвэл нэг 2 имэж гэж тэр хоёр бараг даалмал гарцсан баха. Гэтэ бүр амар мундаг зан. Хоёул амар хөнгөн шингэн. Тэгчээд бүжиг ёг бүх юмаа надаас хамаагүй илүү хийдэг. Тэр хоёр бараг нисдэг. Хиттэй нөгөө кинонод тэр гараад идэг нисээд идэх хүмүүсэд нь штэ тэр хоёр бол бараг нисдэг дээ. Бараг завил сууж хагаад ингээд дэшээ хөөрөөд идэг. Хотлоо гэтээ ямар ч гэсэн хайгуу мундаг. Йога хийдэг хоёр хөгшин байдэ. Тэгээ тэр хоёр болохоор фитнесийн менежерт айгуу их дургуйцлаа илэрхийлсэн. Бид нэр гэрээгээ байгуулсан. Бид нэр дахиад жил хагасын илүү хугацаа байгаа. Та нар хэрв үнийгээ зөрчөөд ингээд үнийн өөрчлөлт оруулаад хөтөлбөрийн өөрчлөлт оруулна гэвэл бид нар мөнгө буцааж авна. Тэгээ та нар гэрээ зөрчсөн гэсэн алданг тооц. Тэгэд биднэрт нэмж бидний өгсөн үлдсэн мөнгөний 50% тэнцэх мөнгөнд үг гаргаж өг. Гэрээн дээр ингэж заасан байгаа гэдгсэн чинь нөгөө фитнесийн менежер болохоор үгүй бид нар одоогийн өөрчлөлт нь үнэ нэмсэн биш зүгээр менежментийн өөрчлөлт хийсэн гэдэг утгаар нь тийм болохоор бид нэр гэрээ зөрчөөгүй гэж гүрийгээ за тэгсэн чинь тэр хоёр эмээ болохоор уурлаад ямар ч гэсэн бидний төлөв үлдсэн мөнгийг өг харин тэр гэрээ зөрчсөний нэмэлт төлбөрөө бид нар шүүхээр явж шийдүүлнэ гэж хэлээ. Тэгээ фитнес талаас бол бид нарыг мэдээж үлдсэн мөнгөндөө өргөжлүүлээд арай хямдруулаад өгье. Одоо нэг удаагийн 10,000 төгрөг болгоод өгчий. Тэгээ та нар энэ мөнгөөрөө хичээл йогта яваад байдгүй гэтгсэн. Тэгээ тэр хоёр эмээ болохоор ерөөсөө зөвшөөрөөгүй. Гэтэ тэр хоёр эмээ чинь бас зөвшөөрөхгүй байх бүрэн боломжтой байхгүй юу? Өөрсдийнх нь нөхцөл байдлыг бодоход тэр хоёр ч одоо тэтгэврт гарцсан. Тэгэл Бээжинд ч юу н тэтгэвэр сайн тогтоон штэ. Тэгэл 5-6 саяас л тийш явж байгаа сарвалгоо. Тэгчээд бас нэг тэтгэврт гарсан болохоор нэг насанд хүрэхтийн сургуульд явдаг байхгүй юу өглөө болгон. Тэр нь тэгээд яг л их сургууль шигсэн. Өглөө 8-аас орно. Тэгээд өглөөнийхэн цагтаа эхлээд тайжи гэдэг ихтдийн нэг юм тулааны урлагийн нэг спорт байдэн штэ. Тэрийг хийдэг. Тэг хичээлүүд үздэг, гадаад хэл үздэг. Ер нь тэтгэврт гарсан хүмүүс гадаад хэл аягүй их үздэг нь мартан санах өвчин юмгээс сэргийлдэг гээд хахамдын сурвалж сурдаг хөгжүүл гадаад хэл аягүй их үздэг байхгүй. Тэгээд тэр хоёрын амьдрал болохоор өдөр тутмын амьдрал нь амар завгүй. Тэгэл зураг зурна, ханцны шүүфа гэдэг уран бичлэгийн хичээл орно. Тэгэл тэр хоёр өдөржингөө тийм хичээлтэй хэл цаавандаа очиад тэгэд оройдоо йогда яран барь ирдэг байхгүй юу? Тийм болохоор тэр хоёрт фитнес ингэж муугаа хандж байгаа бол шууд цуцлана гэсэн юм итгэлээр шууд болж байгаа. Тэр хоёрт бас тэгэл нэг их алтаадах юмгүй болохоор бас нэг талаараа фитнесийг шахчаа гэсэн үг шүү дээ. Та нар хэрэглэгчээ алдчихж гин гэсэн байдлаар ер нь бол хойшоо шууд гэдээжгээ. За мэдгүй. Булган нүдэрга цан төгөлгөн. Хүү яна юу болоод байна? Чи хаан тавьцваа? Булган нүдэрга цан төгөлгөн туулын минь жавруудаа бүлэглэх зүрхийг түнүүлдэг дэцээ юу гэмэн хайруудаа аюу бүдэнсээ юу хүүгээ бодгороо ардаа шаргалан цайны амтан нүги санагдана үстэй цэнхэр нураа санаад байна үртий чанцарсан ээжээ үгүйтэй байна. Тэгэд би болохоор ингээд оройн цагаар фитнес аэробиктэй явж чадах хэлсэн юм чи одоо ингээд
гэрийн караоке аваад одоо дуучин болохоор шийдсэн. Тэгэд манай арабикт явдаг. Тэр хоёр эмээгээс өөр нэг хоёр их за нэг 40 иргэм насны хоёр хүүхэн байдیں۔ Тэр хоёр яг өдөржингөө ажил дээр байдаг болохоор өдрийн цайны цагаараа ажлынхаа фитнест ороод бас хийчдэг болохоор одоо энэ манай фитнес ингээ өөрчлөгдөх, үнэн нь өөрчлөгдөх, хөтөлбөр нь өөрчлөгдөхэд бас нэг хайхтар ач холбогдолгүй. За яасан ч явах тий гэсэн байр суурь дээрээ. Тэгэд би болон манай нэг бас арай дотн нэлдэг нэг найз хүүхэн бидээ. Тэр хоёр л ер нь үлдчихээн дөө. Бид хоёр болохоор айл нь үнэ булга хөтөлбөрөө нэм гэсэн юм саналтайгаа. Тэгэд яг нэг удаагийн 10,000 болгож хямдруулсан гэдгийг надад гэхдээ ялгаагүй л үнэтэй санагдчихэв. 5,000 болгоё гэж ярьсан чи за чи арайч дээл гэж илээ. Гэхдээ юу гэсэн үг юм тэмстэй. Гэхдээ энэ одоо хямдруулаад байгаа юм чи бид нар аль хэдийн өнөг төлбөрөө төлсөн одоо тэгэд өнөөг хүртэл явцсан нас үлдсэн мөнгөндөө цагийн 10,000 гэж тооцож яваарай гэснээс биш хэрвээ энэ хугацаа дуусчвал дахиад шинээр сонгуулах болвол одоо цагийн 30,000 төгрөгөөр явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нь бас надад бол таалагдахгүй байгаа. Ер нь бол би бол үнэ хямдруул гэдэг дээр л зогсож байгаа. Тэхээс биш яг тэр хоёр эмээ шиг тэгээд хайчиж бол чадахгүй. Яагаад гэвэл би ч өдөржингөө ингээл гэр зуур компьютерийн арт ингээд сууж агаад оройн цагаараа заавал бие хөдөлгөх ёстой юм хүн байхгүй юу? За өнөөдөр Мартин 8-ны өдөр бүх эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргэе. За тэгээ та нартай зориулаад айдууны ихшгэн цэгэр хадгаар цацаа худлаа ярьсан. Нэг бичлэг хийх гэж бүр зөксөө цаг муухай тулсараа одоосгочдөг бол юу эрхийн харин ч би эрхий чи хамгаалаа тэгээд өнөөдөр нэмж дуудуулахаа бэлж шүү. Хятадд ямар байдаг вэ гэж юу? Хятадд ер нь сүүлийн үед бол эмэгтэйчүүдийн эрх бол ер нь гайгүй гэж ярьсан. Гэхдээ хятадууд ч бас Азийн уламжлалт үзэлтэй жун нанчин юугээд одоо эрэгтэй хүүхдийг илүү чухалчилдаг, эмэгтэй хүүхдийг нэг чухалчилдаггүй гэсэн энэ уламжлалт үзэл бол хизээний байсан. Гэтэ одоо нийгэмдэр бол айгүй эрэгтэйчүүдийг гэхдээ энэ эрэгтэйгч байлгахын тулд за яг нийгэм нь бол бүгдэндээ нийжилт хийх шаардчаа штэ. Гэхдээ эмэгтэйчүүд бол үнэхээр их хичээдэг. Хятад эмэгтэйчүүд энэс эрчүүдээсээ баг мундаг санагддаг. Одоо манай технологийн сургуульд гэхэд за одоо нөхрийн ажилд гэхэд одоо яж робот автомат жолоодлагын юм салбарт гэхэд эмэгтэйчүүд үнэхээр мундаг байдаг. Үнэхээр олон байдаг. За бай.